Өнөөдөр бид Монгол улсын эдийн засгийн хөгжлийн үндэс суурь тогтолцоо, суурь сэтгэлгээний асуудлыг хэлцэж байгаа учраас арай жаахан холоос эхлэе гэж бодож байна. Монголчууд бид эрхчлөөнд хайртай ард түмэн. Тийм ч учраас одоогоос 36 жилийн өмнө ардчилсан хувьсгалын үзэл санааг Монголын ард түмэнд талархан дэмжиж хүлээж авсан. Тийм ч учраас ардчилсан хувьсгал энх тайвны замаар хийгдсэн, шилжилт хийгдсэн улс төрийн тогтолцоогоо, эдийн засгийн тогтолцоогоо бид өөрчилж чадсан. Тэгээд ардчилсан хувьсгалын мөрөөдөл юу байсан бэ гэхлээр Монгол хүмүүрт улс төрийн эрх чөлөөг нь олгох, Монгол хүмүүр эдийн засгийн эрх чөлөөтэй байх ийм л мөрөөдөл байсан шүү дээ. Тийм ч учраас монголчууд дэмжсэн. Тэгээд хүмүүр дор бүрнээ шударгаар хөдөлмөрлж чадвал сайн сайхан амьдралд хүрнэ гэсэн тийм итгэл үнэмшил, тийм мөрөөдлөөр бид нар одоо энэ ардчилсан хувьсгалын замналаар эхэлсэн тэр одоо энэ сүүлийн эдэн жилийг бол өнгөрөөж байна. Харамсалтай нь бид энэ бүхнээсээ сүүлийн эдэн жилд бол маш их ухарчаад байна. Уг нь бол Монгол улс Швейцар шиг хөгжин Азийн бар улс болно гэсэн тийм мөрөөдөл байсан нь талаар болчиход байна шүү дээ. Тэгээ өнөөдрийн бидний ярьж байгаа зүйл бол ерөөсөө л энэ авилгал хээл хахуул, хулгай зилгий бид ирээдүйдээ сайхан гой сайхан амьдран дор бүрнээ шин санал санаачлаг гаргаад гой бизнес эрхлээд дэлхийдээ өрсөлдөн энтер гэж огт яриха байцсан. Тэгэд бид бол ийм улс төрийн эрх чөлөөгүй тэгээд дээр нь эдийн засгийн эрх чөлөөгүй ийм л арт түмэн болчиход байна шүү дээ. Тэгээ өнөөдөр улсын хурал дээр бид нар ийм сайхан хууль оруулаад ирлээ. Түр бол ерөөсөө хувийн хвшилтэд өрсөлдөхгүй гэдэг зарчмыг бид нар хуульчлах гэж байна гэж ярих нь бол одоо бас нэг бодлын айгу харамсалтай санагтаад байна. Гэхдээ тэгэж ярихаас өөр аргагүй байдалд орчлоо. Яагаад вэ гэхээр зах зээл гэж ерөөсөө бас байхаа байчлаа. Монгол Ардын намын зарим дарга нар чөлөө зах зээл байхгүй гэж зарлаад байсан. Тэр нь бол одоо үнэн болчлоо шүү дээ. Монголын эдийн засаг дотоодын нийт бүтээгдэхүүний 40% нь төсөв. Дахиад 20 гаруй хувь нь төрийн өмчт компани болсон. Өөр улс төрөөс өөр газар ерөөсөө өрсөлдөөн байхгүй. Хин илүү том дарга болох вэ гэдэг өрсөлдөөн л явдаг боллоо. Тэгээ ийм нөхцөлд бид нар энэ хуулийг авч хилцэж байна. Тэгээд одоо аргаа бараад ийм хуулийн төсөл бас ардчилсан намын зүгээс ч гэсэндээ одоо эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль гээд одоо илэрхий ардчилсан үндсэн хууль нь тодорхой заасан зүйлүүдэд бид нар хуульчлагаас өөр аргагүй байдалд хүрчээд байна шүү дээ. Тэгээд ийм тодорхой хоёр асуулт байна. Засгийн газраас оруулж ирж байгаа бизнесийн эрх чөлөөний тухай хуулийг дагалдуулаад хоёр том хуулийн төсөл орж ирж байна гэж ойлгож байгаа. Зөвшөөрлийн тухай хууль, мөн одоо хөрөнгө оруулалтын тухай хууль. Тэгээд зөвшөөрлийн тухай хуулийг дагалдаад одоо бараг 90 гаруй хуульд өөрчлөлт орж ийн л гэж амлалт. Өнгөрсөн хугацаанд бид нар харин одоо 90 гаруй хуулиар одоо ингээд баахан тусгай зөвшөөрлүүд бий болгоод тэгээд ийм төрийн хүнд сурталыг нэмсэн байж штэ. Тэгээд энэ зөвшөөрлийн тухай хуулийг анх оруулж ирээд Улсын хурлын гишүүн их төвшин ахлаад нэг ажлын хэсэг ажилласан. Бас ийм хууль хоорондын нийцэл бас алдаа дутагдал хийдлүүд байна гэсэн зүйл яригадаад тэгээд засгийн газар буцаан татаж авсан. Ажлын хэсгээс гарсан дүгнэлтүүдтэй холбоотойгоор хэр өөрчлөлт шинжилт хийгдсэн бэ? Засгийн газар буцааж одоо сая дагалдуулж оруулж ирэхдээ энэ асуудал дээр ямар арга хэмжээ авсан бэ гэсэн тодорхой асуулт байна. Хөрөнгө оруулалтын тухай хууль бол одоо ингээд шинээр дагалдаад ороод ирж байна. Үүнд бол нөгөө докторжуулалтын гэрчлэгээ гэдэг асуудал орж ирж байна. Ууг нь бол бидний бизнесийн эрх чөлөөний тухай хууль, эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль гэж батлах гээд байгаа нь цаашид түр ерөөсөө энэ эдийн засгт оролцохгүй. Тэгэхээр энэ докторжуулалт шаардлагагүй байх нөхцөлийг бүрдүүлэх гээд. Энэ хоёрсод хариулъя. Докторжуулалт шаардлагатай. Докторжуулалтын гэрээ нь хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хөрөнгийг хамгаалж байгаа л зүйл шүү дээ. Төрийн эрх ашиг биш байхгүй юу? Хөрөнгө оруулагч өөрөө хүсдэг. Яг энэ өнөөдрийн байгаа танаа хууль эрхсэн орчинд би хөрөнгө оруулах гэж байна. Миний хөрөнгө хамгаалалттай юу, хууль өөрчлөгдөхгүй юу гэж. Энэ хүн чинь тэр хуулийн орчингоо дүгнээд, эрсдлээ дүгнээд хөрөнгө оруулж шүү дээ. Тэгэхээр яг тэр орчингийг баталгааж болно. Хууль сайжруул, сайжралт нь аваад явна. Хууль муудвал тэр хүнийг хамгаална. Тэгэхээр энэ байх нь зүг бахаа жаргалан гişүн. Хоёрдугаарт нэг сүүлийн нэг ардын намын 10 жил их болохоо байсан муудсан юм шиг мэгэл ингээл нэг хаанаас тийм ойлголт аваад яриад байгаа нэг яриа л байдаг болчоод байгаа. Би нэг ерөн сүүлийн 10 жил юу болсон юм бэ? 10 жилийн хугацаанд Монгол улсын эдийн засаг
4 дахин өслөө. Нэг хүн ногдох дотоодны бүтээгдэхүүн 2 дахин өслөө. Монгол улс дунджаас дээш орон боллоо. Монгол улсын эдийн засаг 90 их найд төрлөө. Би та нарт 2008-аас 12 хоног ярьж өгье. Монгол улсын эдийн засгийн өсөлт 17% хүрч дэлхийд тэргүүлж эхэлсэн. Монгол улс дараагийн Катар, Кувейт болно. Жилдээ 5 тэрбум доллар ирдэг. Манай буян тухайд дэлхийн бүх топ хөрөнгө оруулалтын сангуудын удирдлагууд ирдэг, уулздаг. Монгол улсад хөрөнгө оруулалт буцалж ирсэн. Эдийн засаг дараа нь 12 онд улс төр ярил. Ардчилсан нам засгийнхан гарсан. Эдийн засгийн өсөлт 17 дахин унсан, валютын нөөц тэг болсон, олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсан, санхүүг дампуурсан гэсэн үг шүү дээ. Ингээд 16-нд ардын хүлээж аваад 4 дахин өсгөөд нэг гоногт горлоо 2 дахин өсгөөд эдийн засгаа тасралтгүй хэдийгээр ковидын хүнд үеийн хямралыг үүссэн ч гэсэн ингээд тогтолцуулаад гарч байна. Юм босгох гэсэн унгаа хамархан байдгийн л жишээ. Ягаад гэвэл тэр үеийн гэрч болоод энд сууж исэн улсууд одоо 3-4 хүн үлдсэн байна. Тэнд үүссэн эрх зүй хөрөнгө оруулалтын муудсан орчинтой холбоотойгоор бид өнөөдөр энэ алдааг засах гал явж байна шүү дээ. Ингээд улс төр ярил зөндөө юм ярина шүү. Хатуу ярьж чадна. Би та залуучууд урайлаад гарснаа залуучууд. Шин санаа гаргаад энэ орчингоо хамтраа сайжруулаач. Энэ та нарын ирээдүй шүү дээ. Засаг оруулаад ирлээ. Өөр юу хэрэгтэй. Нэг л ерөнхийлсөн улс төрийн өнгө ийсэн зохихгүй байна шүү дээ. Гой ижээ санаа гарга. Энийг ингээд өөрчлөе, ингээд хамтраад ажиллая гэж ярилцаач дээ. Арай өөр л өнцөх байхыг бид нараас хүсээд байдаг. Та нар манд ингээд ийм дэмий улс төрийн юм яриад байвал улс төр ярина шүү дээ. Жарлан гişүнэ. Би таны аавтай хамт энэ их хуралд